Зассан андууд бид хоёр ханаад хүрчихсэн. Охин бүр амар ханаалгаад өнөөдрөөс нь гайг болсон чинь би ханаад хүрсэн. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний эхлэлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. Одоо охиноо эмнэлэгт үзүүлэхээр явах та. Эмчт нь надад бас ингээд эм бичээд өгөөч гэж гуйгаж агаад тэгээд бичүүлэх гэж байна. Надад олон бич өгөх нь үү? Өнөөдрөөс Солонгост яаж байна? Нөөник одоо хавар болоод мод зодоо тайраад услахын услаад араас нь хогийн шүүртхийн шүүрдээд тийм ажил хийгдэж байна. Манай охин бүр амар цэртэй ханиалгадаг болчихжээ. Тэгээд эмнэлэгт үзүүлээд тэг ингээд жоохон ханиалгаад байна энэтрэгч бүр хүндрүүлж хаяад тэгээд одоо хоолой нүвцэн юм шиг байна. Хоолойг нь одоо үзүүлчихэд тэгээд буцаад гэрлэгөө хариндаа гадаа амар халуун байна. Би өнөөдөр хүүтэн байгаа гэж одоод хувцас нэлээ өмссөн байсан чаа. Тэгсэн чинь хамгийн амар нэ штэ. Би энэ цамцтайгаа баг 3 дахь өдрөө влог хийж байгаа. Бүр хүүхэд өвдөд юу яах? Стамин. Манай энэ дөөний ууллаар руу ингээ алхах газар байдаг хгүй юу? Ингээд энд нэг юутай. Тэ нэг юм хоёр шатаага зинтэй тэгээ ингээд дээшээ уул руу алхахдаг заяа. Тэгээ уул цэвэрлэхээ хүмүүс тэнд уулзалт хийж байна. Энэ манай Чонжоо хотын шүүх байна. Би шүүхээрээ ороод цаашаа гарч болох юм болов. За товчж алхаж ирснээс тойрол алхачтэй. Тэгээд бичлэг хийхэд арай 50 байж магадгүй гэд энэ замаар явж байна. Тийм. Би яагаад энэ цамцыг өмсөд идэв вэ гэхээр энэ цамц чинь ингээд доороо ийм амар юу байхгүй юу? Ийм том байхгүй юу? Бүр амар том. Тэгээд энэ дээр ингээд хүүхдээ оруулаад хөхүүлээд тэгээд хүүхдийн толгоор ингээ хаачаар бүрэн хаагддаг байхгүй юу? Өөр ажил. Өөр цамцаар ийм ажил хийж чаддаггүй юм ээ цамцнууд. Тэгээд энэ цамцаа өмсөд байдаг байхгүй юу? Талаас дээр хагалаа. Миний охин унтчлоо. Тэгээд эмнэлэг рүү орчоод хийлий заяа та нарт миний хоолой ингээ өвдөд ерөөсөө залгиж чадахгүй байгаа. Юм залгиж сая нэг юм идсэн чинь бүр амар хүндүрлээд амар байна.
14 сар хичээснээ ч зүгээр нэг хүний гараа хөдлөлтлийн нэг хүн төрүүлсэн байх үед. Яасан би чамайг? Там хоёр өдөөд гараа битгий. Над руу амир урвсан хазар хараад тах юм. Аав нь харчин дээр аав нэгсэн дээр. Тэнэ манайхаа би юм захиалсан. Миний ээлжид unboxing бичлэгтээ тавтаа морил. Энд яг юу байна? Оо энэ товчонд задарчлаа. За ингээ хараадах энэ вау, миний охины толгойн гоёлууд гарч ирж байна. За миний охин алиг нь зүөх үү? За энийг зүчих. Энэ одоо яа гэм бэ? За. Хөөт тэр хараад тий. Элэгчи да. Миний охиныг халаад тий да нэр воо тий. Ууста хавар шиг амтан байхгүй юу те миний охин чинь хавар шиг шахах амтан байхгүй юу те. За одоо энэ цунаа одоо. Анаагаа жоохон баг дэлгэх шүү миний охин. Энэ ингээд 4 шиг гэсэн байхгүй юу? Яасан хөө. Би энэ баг 2000 зам төлсөн да. Тийм. Миний охин чинь ингээд нөгөө нэг өснө уртургаагүй болохоор жоохон банчиг харагдаад байна гэдэг. Хүмүүс миний охиныг тэгэхээр миний охин шүү гэдгийг илтгэх гээд би юм захиалсан. За энэ бол өстой маш хэрэгтэй юм. Энийг бол одоо яаж онгойлох юм бэ? Цаад би толгомоо авах гэсэн. Барилч. Мэ минийх. За энэ бол ингээд тэрэгний шумуулны тор. Миний охиныг ингээд одоо шумуул хацахгүй. Гэрээсээ гарахтаа энэ гүнжихэн тороор ингээд торлолч нөхнө. За. Тэг ингээд шумуул хацах. Тэгэл дэрэн. Хөрхөн багаз. Би тэр яаж ингээд зүгээр цагаан тор авах вэ? Гүнж юм чинь гэж бодоод. Тэр яа амар хэрэгтэй гэж Тийм багаз. Үнэ. За энэ юу вэ? За энэ бол бас маш гайхалтай юм байгаа. Соосог хийгч. Ингээд соосог нь хийгээд ингээл цүнхнээсээ уйчихна. Тэгэл ингээд барьдаг тоглоом хийгээл ингээл уйчихна. Өөрхөн багаз. Ийм батлаа. Би дандаа хэрэгтэй юм авч байгааз би юм авахын өмнө боддог хгүй юу нэ цаа. Энийг авахгүй бол би маргааш шиг сэрж чадахгүй. Энэ яг миний амьд тулсан юм үнэ үү гэд. А энэ бол миний утасныхаа ард захиалсан наалт маань байна. Энэгүүгээрээ би яг хэцүү байгаа. Усмусандаа орохдоо энэ чинь ингээд хам дээр наачдаггүй. Энэ бол бүхий наачдаг. Тийм. За энэ бол бас миний ээлжид нэгэн гайхалтай худалдаа авалтууд нэг. Гайхалтай худалдаа авалтууд нэг. Дараа. Ингээл тэрнээсээ зүчнэ. Тэгэл охин ингээл. Ой, юу юм яха. Тэр харж байгаа юм. Тэг тэрнээс нь зүчнэ. Тэгээ ингээд тэрнээсээ ингээд яа юм яга хадмаа заа гэж мэгээ. Хөөрхөн багаас дугуулсан муулж байгаа юм ч гэсэн. Хөөрхийнээр өөрөө саатаад байгаа. За мэ. Яа. Next. За энэ бол бас нэг гайхалтай. Худалдаа авалтуудын маань нэг байгаа. Энэ бол Marty бренди Hey Copy. Компенсон. Энэ Marty иймийнх нь энэ байхгүй. Гэтэ хөөрхөн багаас тийм ягаа. Одоо нэг дулаарж байгаа болохоор нэг ийм том юмтай байхгүй болов. Энийх нөгөө нэг ийм хүзүүвчтэй эсэ. Нөгөө шүлсэвчтэй. Шүлсэвч нэрээгүй байна. Marty-ийнх нь намайг Marty-ийн Hey Copy-ийнх нь уян шинийх юм шүү дээ. Тийм биш. Кидс. Оо шин кидс гинэ. Оо. Шиний зүүнээ өгдөөж шүү дээ. Тийм. Оо. Би намайг шин хөдөлж байгаа юм уу те? Пиндодо биш намайг шин хөдөлж байгаа юм уу те? За. Санаа тавьчих. За энэ бол бас хөөх юм байгаа. Тийм.
Одоо нэг 5 сартагийнхан зургийг авах гээд тоош нэг шинэ хувцас авах байсан байхгүй юу? Тийм палаж авсан охиндоо. Ой яасан маягийн юм. Тий. Энэ нэг тийм хужаа юм шиг энийг авнаа. Тэ. Энийг нэг авчих. Тэгэл ингээд ийм хөөрхөн палаж. Гол нь энэ палаж нь ийм цүнхтэй. Яа за. Хөөрхөн байгаа. Тэгээд цүнхийн томорхоор нь барилчих. Тэгээд ийм цүнхтэй ингээд 5 сартагийнхан зурганд битгүүр. Юутай болох юм. Наач нэг тийм яг хужаа юм шиг л ирсэн байна гэхдээ яг байна. Тэр нэг наа нэг тэр юуг нь авчихаас. Уулын зурган дээр тийм байхгүйсэхгүй юу? Ийм дээл шиг юм байхгүйсэхгүй юу? За энэ маань юу вэ? Энэ маань бас энэ маш гайхалтай. Йоо наад амар хэрэгтэй. Худалдаа аваад энийг. За ингээд охиндоо ингээд үргэлж тэгээд сайхан савж унаад одоо миний охин ч мөлхөөд байгаа удахгүй суун. Өөрөө бие даад суун. Тэгэхээр ингээд энийгээ сайхан ингээд тэр савж унаа. Хөөрхөн байгаа зэн. Амар юм. Энтэй юм байхгүй. Хэрэгтэй гэдэг л үү? Би гоё юм цаг яасан байгаа. Хэрэгтэй юм цаг мас мэд. Баярлалаа. Нөгөөдөө тоглоомоор зүгээр. За ингэ болоо мó. Оо ямар гонхтой юм бэ? Оо ингэ болоо мó задлаг юм уу байх үү? Оо ийм жоох юм захиаллаа. За ингэж болсон юм шиг байна да. За би миний энэ удаагийн бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Тэгэд бичлэгнийхаа төгсгөлд 8 гэсэн дугаарыг үлдээгээрэй. Энэ хүртэл үзсэн бол баяртай манай хайртай шүү. Яа да миний энэ будаг буугаад би бүр аминдаа нүрэ бодож агаад бичлэг хийх санаатай байсан. Тэгс чи бүр будаг буугаа нэг жоохон аимшиг зэрэгтэй болчихдаг байх. Уул нь өглөө хөөрхөн байсан шүү. За.